Өглөөний мэнд шинэ өдрийн эхлэл биднийг угтлаа. Оролцогчид маань гэр бүлээсээ хол танил орчноосоо алсад эхний өглөөгөө угтаж байгаа нь юм. Тэрхүү холын зовлонч шин сорилтч нэгэн зэрэг тэднийг хүлээж байна. Харин үзэгч та өглөөний цэвэр агаар шиг шинхэн сэргэг эрч хүчээр дүүрэн байгаарай. Яа. Оо сайхан амарлаа. Гэхдээ дагаар сайтай юм шүү. Цохон голгод унтсан чи бүр нам мандсан биш тест. Ёстой л бас моргүй санагдчихэв шүү. Одоо босгүй гээд яах вэ? Үлсгүй гээд яах вэ? Одоо та нар ч одоо босно гэдэг чи одоо үлсхийл нэр үстэй ирсэн. Тийм. Тэгээд одоо босгүй гээд яах вэ? Энэ баялагч бас тэгтээ агаар магаар сайхан юм байна. Нам мандсан биш шүү. Анхныхаа өглөөтэйгөө ирэхэд уулзж байна. Ер нь чанга байхаар юм байна. Өдөрт 1000 төгрөгөөр 1000-аас доошгүй хоол идэх гэдэг бол 2 удаа хоол идэх гэдэг бол чангал юм байна. Гэхдээ өчтөрөөс харин жоохон алдаа гаргасан. Арай ахиухан хоол хийцэн. Тэгээд тэрийг ирэхэд оройдоо ирэхэд халаагаад идсэн болохоор өнөөдөр бол жоохон бие хүн сэрхэн сэрж байна. Тэгэхээр ер нь юмаа зөв хуваарлах хэрэгтэй байна. Тэгээд өглөөдөө заавал юм идэж явахгүй бол ч бас өдөржин бас нэг даалгаврын төрөө биелүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ хаврын тарчих цагт гэж байгаа шүү дээ. Энийгээ даван туулахын тулд бас өглөө бас заавал юм идэхгүй болохгүй л байх л гэж бодож байна. Тий, одоо Алтайсам руу явна. Одоо эндээс миний ер нь ойлгож байгаагаар 100 орчим километр. Зам бол амаргүй. Тэрийг даван туулах ерөөхдөө бол манай баян үлгэгч олдох машин пургон гэж байгаа. За тэгээд тэр пургон цугаад явна гэдэг бол сэгсчүүлээд их таата явах бах. Тэгэхээр явна юм идэхгүй бол болохгүй байх л гэж бодож байна да. Дэлгсэн тэрлэг шиг гэдэг энэ газар нутгийн ерөөхдөө бол газар нутаг дээр казах гэдэг нэг тийм тусдааны үндэстэн бид нэг цуг амьдарч штэ. Тэгэхээр энд өөр үндэстэн, өөр хүмүүс байна гэсэн үг. Өөр соёл байна гэсэн үг. Тэгэхээр баян үлгэр рүү анх 21000 явна. Тэнд очиж ерөөхдөө бол 10 хоног 21000 төгрөгөөр чи амьдрнаа, хоолоо зохицуулнаа, чи өөрийгөө даана. Өөрийнхөө амийг авч явна гэдэг санал тавихад заах тэр үүсэж цанхан ч яах вэ. Гэхдээ энд өөр үндэстэнтэй бид нар те энэ дэлгэсэн тэрлэг Монгол нутагт бид нар бөөр зэрэгцээд одоо нэгэн адилхан иргэний өмлөгтэй амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийн тухай тавууг солих, илүү дотн ярилцах тэдгээр хүмүүс маань бидний ерөөхдөө хэрхэн ойлгодог, бид нар тэднийг ерөөхдөө бас ойлгод юм уу? Эсвэл яг үүндээ зүгээр л бидний газар нутгаар амьдарч байгаа хүмүүс шүү дээ гэж хүмүүсийн зөндөө их хандлага байдаг. Биднэрт хүн хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ хандлагаараа ерөөхдөө бол казах түмэн гэж яг хийн юм. Тэдний хүсэл мөрөөл нь юу байдیں۔ Тэр хүсэл зориг нь ерөөхдөө сонсох надад илүү таатай санагдаж байгаа байхгүй. Гэхдээ нутагт нь очиж Улаанбаатарын гудамжинд таарах чухал ш. Энэ нутагт нь энэ төрж өссөн чинь 3-4 үеэрээ ерөөхдөө казакууд мань амьдарч штэ энэ газар нууранд. Нийт ерөөхдөө бол 140,000 орчим казакууд байгаа. Тэрний 77% нь ерөөсөө яг энэ баян үлгэд амьдарч байгаа. Тэгэхээр энэ газар оронд нь энэ казах төмөнтэйгээ уулзаж цайг нь хувааж унах гэдэг бол хамгийн таатай сайхан боломж واخгүй. Би тийм л боломж гэж харсан. $21,000 реалити шоу энэ удаад зөвхөн 10 хоногийн сорилт биш, харин олон үндэстний ахуй амьдралыг ойлгох, мэдрэх, хүндэтгэх аялал болж байна. Учир нь Баян Улгийн аймагт казах, тува, урянхай зэрэг олон угсаатны соёл, хэл, зан заншил зэрэгцэн оршдог. Тэдний ахуй амьдрал, уламжлал, ур ухаан, өөрийн гэсэн онцлог, дахин давтагдшгүй байдлыг манай нэвтрүүлгээр дамжуулан үзэн сонирхоорой. Сайхан өглөө эхэлж байна. Загч нь одоо өчтөр шинжэнгөө баах юм бэлдээ дээ. Тэгээ тэрийг дэмхэлцэгцлээ л явж байна. Хэлсэн ёсороо өхрийн ясаа сайхан чансан. Тэгээ чанад шүлээн гаргаад тэгээд бүгдийн сайхан хуваарлж хийгээд тэгээд одоо энийгээ бас нэг дараа нэг завтай үеү дээрээ шулаад бас идчихнэ. Тэгээ одоохон нэг үлсгүй байгаа учраас энийг ингээд нэг битүүмжлээ сайхан хадгалуулчих. Тэгээд нэг та нар маань мэдж байгаа шүү дээ. Дээдлийн эстраны тоочг гуйгаад
хөлдөөгчөнд нь маш сайхан тас идэл нь хөлдөөчнөө. За өчтөр нөгөө гомь байсан. Тэгээд гомь сайхан чанаад тэгээд газар шимийнхаа гоё лечог ашиглаад спагетти гэсэн чи. Энэ гомь ерөөсөө удахгүй. Яг тулсан үед бол маш амин дэмтэй маш гоё амттай. Амт нь бол ер нь бол одоо яг энэ үйлдвэрийн гомингуудаас ер нь их ялгаа байхгүй. Тэгтээ мэдээж гараа аргаар хийж байгаа учраас арай жоохон царай муутай харагдаж бол магадгүй байх. Талхайсан шүү дээ. Тэгэд талхнаасаа голден гоёхаа шоколаднаас хийгээд бас идчих тийм үү? Тэгээ бас өдөрч гисэн бас аваа яваа тий. Ямар надад хин нэгэн идэх юм хөөш. Амсангууд яг гоё юм байна. Тэгвэл мэдээж энэ чинь 9 юм орох ёстой ч дээ. Тэгээ нэг хоорчтаагүй учраас арай жоохон тэмдэгтэй л гоё юм. Бас гоё нэг шарсан боорцог юм уу, юм савхан боорцог гоё шарчвал гоё идэв штэ. Нэг часын самттай. Яснаас гаргасан чөмгнүүд маань тэрийгэ бүгдийг болгоод яг нөө талхан дээр түрхээд иддэг болгоцсон. Тэгэл мэдээж жоохон махны шулааны мах бол мэдээж гарсан байгаа. Тэгэл одоо жоохон гурил нэмж авдаг ч юм уу те. Тэгж яг ийм хөө аргаар хоолыг хийсээр байгаа. Тэр нь болох байх л гэж бодоод шүү дээ. Бас ахиухан хийгээд байгаа шүү дээ. Уг нь бол хоёр халбарл болох юм байна. Ястай чухал үед гарч ирсэн үндэсний үйлдвэрлэл маань шүү дээ. За. Гэхдээ яг би ер нь шоколад би нэг чихрэн дуртай биш ч гэсэн энэ шоколадын юу би ирэхэд идэх дуртай байдیں۔ Өглөө ирэхдээ бол би одоо энэ янзтай шилээс нэг уучаал гарыг гэж бодож байна. Энэс нэг уучт юм аднаас нь бол энэ зүгээр шууд ууччих болох юм байлээ. Гамнаад дэжтэй гэж хэлдэг. Гамнаад дэжтэй тэгээд ялагдах юм бол ялагдмааргүй байна. Гэхдээ их гоё шударгаар үдсэж байгаад өсөөд гэхдээ бид нар би ганцаараа энд үсээд байгаа юм биш шүү дээ. Ер нь бол ганцаараа нэг өхрийн зурх идээд байгаа биш. Тэгэхээр гоё шударгаар гэхдээ 21 маань нэг танин мэд хүн чанартай олон ирэхэд бол нэвтрүүлгийн хувьд бол олон үүрэг гүйцэтгэж байгаа болохоор тэр үүрийг гүйцэтгэхийн тулд ямар ч зүйлээр дарах нь чухал. Гэхдээ зүрх лоовн төмс сонгоно бол үүндээ гамнаад байна. 10 хоног штэ 2 дахь өдөр штэ. Тийм бай. Яг ботцсон яасан юм байна. Манай баян үлгийн зах бол 11 цагт онгодог. За 11 цагт гэдэг нь гэхдээ ер нь их цагаа барьдаг хүмүүс шиг надад санагдсан. Өчтөр бид офсоос бөгөөд 11 цагт ерөөхдөө хоол ундаа авна гэж 11 цагт арай онгохгүй дээ тэгж байгаа л нэг 12 болж байгаа л нэг лангуу манган дүүрэх байхад 11 цагт очиод бол яг бүгд нам байж идэг юм байл. Цагтаа бол цагтаа. Гэхдээ ер нь зүгээр өдөр тутмын хэмнэлийн амьдралын хэмнэл нь ерөөхдөө бол 11 цагт эхлээд орой өгөхдөө ирд дуусна. Маш идэвхтэй амьдраад тэгэнгүүт 17 цагт дуусна. Гэхдээ Улаанбаатарчуудтай ерөөхдөө бол ажил эхлэх цаг нь ер нь төстэй. 11 цагтаа дандаа орой эхэлдэг. Улаанбаатарынхантай тий 11 цагт өглөө 9 цагт тусаад урууны нэг уншуулсан хүмүүс ч одоо цалингаа асуулахгүйгээд ажилдаа очдог байх гэхэд ажил хөдөлгөөр ажилдаа байдгүй. Тэгээд Улаанбаатартай ажлын цаг эхлэх нь үл адилхан юм байлээ. 11 цагт эхэлдэг. Гэхдээ маш идэвхтэй ажилдаг. 11-ээс 17 цаг хүртэл аюул идэвхтэй ажилт юм байлээ. 17 цагт ажлаа эрт дуусгаад эрт гэртээ амарцгаадаг, гэр бүлдээ цаг зав зарцуулт юм байна гэж би ойлгосон. Нөгөө талаас баян үлгийн зүйлийг ерөөхдөө бүгдээрээ бүр маш сайн санах хэрэгтэй. Эдгээрээ маань шашин маань өөр шашин байгаа. Ясны шүлээ уугаад одоо энийг алтаараа ингээд нөгөө Golden Globe-ыг Кармалад явъя гэдэг нь доотлын ресторан маань одоо хүртэл онгон баг. Одоо чинь 7:30 болж штэ. Тий. 7:30 болж байгаа. Гэтэ ч онгойх албачих байхтай хүмүүс одоо хар үрээр ресторанд ирж хоол идэх гэж байх уу тий. Миний өрөөнд галтгаа байхгүй. Яг хоо дам сонсохны манай өрсөлдөгчийн өрөөнд бол галтгаа байх шиг байгаа юм. Ер нь бол тий. Тэгээ миний өрөөнд галтгаа байхгүй. Гэхдээ би бол бүхэл бүтэн айгүй олон хүний хүлээн авах чадвартай галтгоонд ирэхдээ бол өчтөр хоолоо идсэн. Гол нь одоо онгоогүй. Онгоосон бол тий хөрхөн бас нэг энийг нэг жоохон шингэлж буцалгаад ууж болно. Гэхдээ яг ингэж залгиж болох байх. Гол нь өлөө дарах хэрэгтэй. Алтаас 100 км орчим гэсэн зам чанга гэсэн хамгийн зугаатай би хэдэн жил прогонд сууснаа санахгүй шүү. Прогонд дэр явна гэсэн шүү. Яа 25 юм бас чадж байгаа шүү те хүнийг. За тэгээд өчтөр бол юу
махаа сойсон байгаа би өөрөө хувьдаа. Энэ 10 хоногтой жоохон эрүүл байдалтайгаар одоо хоолоо идэх юм уу гэж бодоод махаа ер нь жоохон багасгая. Ер нь яг амин дэмий маш хөтгөн сайхан шүл голцоо ер нь бусад бүтээгдэхүүнүүдтэй одоо холиод сайхан идээл гэж ер нь бодсон. Тэр ч утгаараа шүлийнхаа махыг бас тийм бүр ясын цайдал мүлжөөгүй. Бүр их мүлжих юм бол бас нөгөө нэг хэрэггүй маш олон зүйлүүдийг нь бас давхар нөгөө нэг аваад идчих магадaltaй учраас. За ингээд бүгдрээ сайхан хооллоорой. Энэ шүл мэлгээ бүр дуус. Энэ нөгөө шагшуурхтай болоодны ясны шүл маань бүр үнэхээр гоё амттай байсан. Тэгээ нөгөө нэг шүлтэй шагшуурн жороо. Эртнээс л эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр ертөнцийн амьтад гэлцдэг байжээ. Хоол идэх нь хүртэл тэс өөр. Нэг нь нарийн төлөвлөж, өнгө, амт, эрүүл мэндгээд бүхнийг бодолцсон урлан бүтээдэг бол нөгөө нь цаг алгаа гэж амандаа нэгийг хийчихэд цүнхэндээ шүүрэн гарах нь олон та. Өнөөдөр манай хоёр оролцогч яг л энэ дүр зураг шиг өглөөг өгтлээ. За юмаа бэлдээ болж байна. За бүх гэрлээ сайхан унтраагаад алтан говь шоколаднаасаа аваад явна. Чицэргантайг нь авна. За энэ бол бүр үлийг бол маш сайн даана гэж бодож байна. Тэгээд мэдээж талхаа авцсан байгаа. Билет гэж шалах хэрэгтэй. Унтраасан. За ингээд бүх зүйл бэлэн. Одоо бид бүхэн багаараа маш гоё сонирхолтой газар руу явах гэж байна. Та нар маань бидэнтэй хамт байгаарай. Таны хоол бол дажгүй байна уу? За тэг. Таны өргөчөнд яг юу вэ одоо ер нь? Миний өргөчөнд одоо ингэж хэлчих юм уу? Өөрөө л мэд. Юу аваад тэгэл өчтөрөө авсан бүтээгдэхүүнүүдээр нэг хэдийн юм хийсэн. Таач ирэхэд урд мандалаад яваад тах шиг үлээ. Өчтөр хүнсний зах руу ороод хүнсний зах дээр нь жоохон бүтээгдэхүүн үнэтэй байдаг болохоор бөөний төв гэдэг рүү н орсон чинь нөгөө камер баймартайгаа яваад орсон чинь төрөөнийг охин яваад байсан та нар цуг яваа юу гэсэн. Та бол миний урд яваад байгаа юм байлээ шүү дээ. Тэгээ юм ер нь жоохон жижигэн ийм өөцөх юм авъя гэд гуугаад байсан та юм шиг байлээ шүү дээ ер нь бол тий. Араснаас би бас өөцөх юм авъя гэдээсэн чинь төрөөнийг охин яваадсэн. Тэгвэл та нар цуг яваа юу гэд гайхаад байсан. Та тэгээ юмнуудаа олж авч чадвуу? Авсан юм тий. Аваад явах тий. За өнөөдрийн даалгавар Алтай сум руу бүгдээрээ явна. Тий. Тэгэхээр Алтай сум жиж ирэхдээ бас нэг ахуй махуутай гоё танилцах юм шиг байна. Даалгавар. Одоо чиний даалгавар бол тийм байгаа тийм манай хоёр. Би чинь бас айл майлаар очих бас даалгавартай. Казах төмний ахуйтай хоёул ирэхдээ танилцах нь байна. Хүмүүс танилцуулах нь байна. Нэг юм тохирё. Юу вэ? Нэг хилцээр байна. Энд хоёул Алтай сум явж байгаа. Хоёул 21,000-тай. Хэд үлдсэн хийнд нь хамаагүй тийм үү? Их мөнгөтэй үлдсэн хоёул ялгч болохоор. Гэхдээ холын замыг туулж байгаа юм чинь нэг гоёлын хоёул. Мөнгөө нийлүүлээд үү? Мөнгөө нийлүүлээ. Хоёул шок. Хидик. Зэт надад ирнэ. Надад өштэй. Багсаасан байна. Хоёул 1000-аар гоёлчих. Тэгээд зургийн багт хоёул ихтэй ивент төгшин дээр байгаа шүү дээ. Хамтарч ажилладаг байгуул байгаа. Гомн байгаа, будаа байгаа, ясны шүл байгаа. Тийм. Тэгэхээр хоёул энийг нийлүүлээд хоёул жоохон ногоо 1000-аар гоёлчих. Тэгээд зургийнхаа багтаага холын зам туулж байгаа юм чинь нэг сайхан шүл хийгээд хээрийн сайхан шүл хийгээд дуучвал яа гэх. За болно. Яг 1000-аар шууд тохирчих. За тэгээ. Та өчтөрийн таны худалдаа авалцж байгаа. Ер нь мөнгө нь хэд болсон? Чухал биш. Яагаад? Чамд бол ерөөсөө чухал биш. Та би сайн надаас асуугаад. Тийм. Гэхдээ минийх харж байгаа өстэй. Багсаас. Би бол өчтөр жоохон яацсан. Яцсан уу? Гинтцээ. Угаасаа сандраад тэгээд сандаргаад заа гэд жоохон тэгсэн. Танд ер нь энэ үн ханшин ямар хуу санагдаж байна? Гайгүй харин хэмтэх юм шүү.
Гүүштэй амар үнэтэй л шүү дээ. Тийм үү? Хотынхоос тий. Чи ерөөхдөө Бараг нэг нуулцсан. айлын эзэгтэй болохоор ерөөхдөө сайн мэдж байгаа баг. Маш үнэтэй л. Одоо хэрэг хоёлаа хотод 1500-аар авах байсан юм бол энэ 3000-аар бөөнд ингээ авч ин гэсэн үг байхгүй юу? Тийм үү? Би юм таваад гэж бодоод байгаа шүү. Гүүштэй та надад маш сайн бодож ажиллаарай да. Ялагдаа юу? Үгүй би бол айгүй хэцүү болцсон өчтөрийнхоос нэрээ тоглоомчгүй. Тий. Тэгээ би танд одоо найдлага тавиал тэгэл одоо одоо нэгэн тэнгиссэн юм чинь дээ. Йоо, миний 21000-аас зээлж бол болно. Тэгэж зээлж бол доошоо бол орохгүй. Тэгэхээр манай удаан өгсөараа тий. Их өөрөө гойжул амьдрдгүй байгаа. За. Яг ялтаагүй юм шиг гоё ялагч байж чадах байхаа сэтгэлтэй хувьдаа. Чи ч одоо бүр ялагдсан яваад байгаа юм шүү. Ялагдсан. Угаасаа өчтөр тэнийг жоохон эйгүй юм болцсон. Яна ингэж хамаагүй маасэр шууд ярьчдгийм аа одоо яхад өнгөрсөн юм чи тий. Тэгээ би харий гэж бодоод бүр гэрлүүгээ. Тэгж болохгүй шүү. Тэгэхээр явмаар байна. Тэгэхээр хоёулаа ихчлээ өрсөлдөгчнөр ч гэсэн хоёулаа ихтэй бас нэг баг штэ. Тийш дээ. Би бол таныг бол хайрлаа л. Өглөөхэд би таньд зориул сүргсэн. Алтан дөрөв ах маань сүргсэн. Ядаж нэг төрүүлээсэй юу? Ядаж нэг төрүүлээсэй мөн ах минь 10 хоног дуусах чадаасаа гэ би бол яах вэ? Тэгээд ингээд болчих штэ тэгээд. Даадгаж итгэхгүй байна. Та тэгээ өчтөр хэдэн хоол идсэн? Өчтөр би нэг л хоол идсэн. Цадв. Цадсан. Өглөө юу? Гэтэ бас гинтсэн. Та юу хэрэг хоол идсэн? Би бол нэг тавгал хоол идтээ. Яг хийсэн нэг тавгийг л идтээ. Нэмийг идгүй. Шүлтэ хоол идвэл зүгээр юм уу? Хоёрдугаар хоол идвэл зүгээр юм. Өсгөө бодсон болохоор би хураа хоол идсэн. За. Яг уйг баг шүл дараа шингэж баг. Би харин танд нөгөө бод хийж өгд юм уу гэж бодоод өчтөр. Амар юм авчлаа л да. Тэгэж идэж 6000 алдахгүй л дээ. Тэгэж торгуулахгүй. Бид нар Алтаа сум руу явж байгаа 1000-аар гоёлээ. Зургийн багаараа гоё хээрийн сайхан шүл хийж байгаа. Хамтран ажиллах байгууллагууд маань байгаа. Гоймон байгаа. Ясны шүл байна. Олон юмуд байгаа шүү дээ. Газар шин байгаа. Ингээ нөгөө ойрхоноос ингээ суудсан чинь би нэг танаа тооноор ороод байгаа. Мэдрэмж төрөөд байгаа юм. Яг ингээ суудсан та ингээ нэг юм асуугаад идэв шүү дээ. Би чамтай ярьсан чи яг би драмын театрын тайзан дээр байгаа юм шиг мэдэрч төрчих. Тэгж байна. Тэгэхээр миний ахыг хөргөчөнд юу байгаа юу лээ гэж. Миний хөргөчөнд гоё байгаа. Манай энэ алтан түр ах чи яг ингээ ойрхоноос ахт их гоё энергитэй хүн байд юм байна. Тийм болохоор шууд бүх юмаа хэлчихдэг юм биш үзэгчтэй. Хөргөчөнд нь юу байгаа гинэ? Хөрх юм байгаа. Хөрх нэг юм өчөг. Та тэгээ 3-4 хоногийн юмаа бол базаацсан мэт тий. Гэхдээ дөрмийн дагуу өдөртөө ирэхэд 1000 төгрөгийн хүнс авах хэрэгтэй. Тэрийг баяжуулаад явах хэрэгтэй юм байл шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо би ер нь өнөөдөртөө ирэхэд хоёлаа гойлаад өнөөдөр их юм аваад хоолоо идчихнэ. Маргаашнаас ирэхэд бол би газар шимийн бүтээгдэхүүн тэрэ жоох хачирлаад илүү гоё тансаг хоол идчих واخ. Тийм. Та юм тутвал надад хэлээрэй за. Тэгтлээ ядраагүй. Чамаас гуйтлаа ядраагүй. Та ер нь юм казак хэлмэл мэдгүй. Мэддгүй юм уу? Ямар сони юм бэ? Би ч одоо 10 жилтэй болохоор. За тэгээд холын зам бүлээн байх болтугай. Бид хоёрын өрсөлдөөний зам бүлээн байх болтугай. Халуун байх болтугай. Юм тийм үлбэр хэлдэм дээ таа ч та халуун гэдээ гоё хэлээч тээ. Бүлээн. Халуун баймааргүй байна. Маш гоё халуун тусдаасан. Маш гоё хуурсан. Шорсон юм гоё. Хуурсан нэг тийм тавгдсан. Нэг тийм тавг дүүрэн. Тавг дүүрэн. Дандаа хэлээрээ тийм ингээ баялаг юм сайхан байх болтугай. За Алтаа сум. Сайхан утга байна тий. Гоё юм. Тэгээд уг нь өрсөлдөгчд болохоос хамтран амьдрагчд биш шүү дээ. Тиймээс хэн хэдийг үрсэн, юунд зарцуулсан гэдгээ хэн хэндээ хэлэх ёсгүй. Гэхдээ мэдээж тандхан зөв шүү. Гэмгүй ярилцах энэ хоёрын царайны ард яг юу болсныг өчигдрийн дугаараа үзсэн үзэгч таал илүү сайн мэдэж байгаа да. Зарим хийж идэт байгаа юм уу? Тийш тий зарим. Гэтэ бид чинь тэрийг 5 дахь хоногийн танд өгөхгүй би тэрийг чинь ингэж хам юм хэлж байгаа. Чи юу таслаа зарим. Би худлаа ярихгүй байгаа шүү дээ. Би ч худлаа хэлээгүй. Би ер нь юу ч яриаггүй. Уу та жоохон өндөр дугаарынхаа худлаа яриад байгаа юм шиг санагдав. Гүй өсөлдөгч. Од гэрлээ. Өрсөлдөгчийн үүднээс биш нэг юм хэлье. За ер нь нэг ахны үүднээс хэлье. За юу. Жоо хайхтар байхгүй бол дөөмөн жоо хэцүүдэж байгаа юм шүү. Хорхоог ахтал зориулна шүү дээ тэгтээ. Би өчтөр ч юм уу би одоо энэ хүмүүст одоо юу зориулах вэ би одоо. За та юу ч зориулах байсан ч болно шүү дээ.
Юу хавдیں۔ Хүний хамаг стресс заллаач. Тэгэхэд таавал юм ярихгүй шүү дээ юм чи. Юу ч хийсэн. Ярьж байгаа үстэй. Яриаггүй. Та өчтөр ер нь 1000-ыг л хүрсэн юм уу? 1000 хүрэл хүрсэн. 8900 хүрсэн. Худлаа яриаг. Үгүй нэрээ. Намайг ч гэсэн. Би өхний зүрх авсан. Ааха. Одоо яг ингээ би өөр яг ингээд итгэнгүүд би яг одоо үнэ ярьж эхэлж байгаа. Та нар юм заван боо. Үгүй би болохоор зүгээр ясал авсан. За тэгээд 10 хоногийн дараа тэгээд очроо оцох идэх үү. За та ер нь удаан хараад би яг үнэнгээ бас ингэ шууд өдрөөнөө хараад худлаарч тул бүх юм та урагшаа харсан дээр юм бэ. Яг тийм юм ээ. Гоо яасан хэцүү юм бэ? Тэгээд төрүүлж болохгүй. Одоо би бүр өрөөдөөс тэгээд төрөөд одоо болиё гэж бодож хэлж штэ. Болчих. Одоо ингээд за Алтай сум руугаа явцгаа. Өнөөдөр Баян-Улгийн аймгийн хамгийн алслагдмал байгалийн үтсгэлэнгэр дүүрэн Алтай сумыг зорж байна. Цас дуулс, нүүдэлчдийн амьдрал, казах түмний уламжлал энд л илүү тод мэдрэгдэнэ. Эмэгтэй оролцогч маань айлд зочилж казах үндэсний хоол хийхэд туслах даалгавартай. Харин эрэгтэй оролцогч маань бүргэдчидтэй уулзаж ан хийх уламжлалыг сурвалжилнаа. Алтай сум тэдэнд ах уй, ур чадвар, ойлголцол, сорилт гээд олон зүйлээр хичээл заах нь дамжиггүй. Ерөнхий эвийн тэтгэгч эзэгтэй таны эрүүл сонголт. Нэвтрүүлгийн эвэн тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмэн газар шим. Ядаргаар тайлах янзтай ясны шүл. Манай эзэгтэй туслах эзэгтэй тос байна. Монголд үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн омега 3, 6 Е-витаминаар баялаг болохоор хүний нүүр болон нүдний эрүүл мэндийг гоё дэмжиж өгч байдаг. Транс тосгүй, генийн өөрчлөлтгүй ийм гоё бүтээгдэхүүнийг бүх эзэгтэй нартаа санал болгож байгаа шүү. Үндэсний үйлдвэрлэлд дэмжиж Япон эзэгтэй нар хэрэглээд эхэлсэн байгаа шүү. Эзэгтэй таны эрүүл сонголт. Үндэсний брэнд эзэгтэй ургамлын тос. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Йоо, хичээл хийх гэсэн чи өсөөлөх юм. Golden Gobi-гийн шинэ шоколад. Амсаад үтэлтэй. Нэр юм уу? Бэлт чанар. Вау. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Хайртай хүндээ зориулах хамгийн тансаг бэлэг бол гоо үзэсгэлэнг бүрдүүлэгч Etrabel Cosmetics. La mer qu'on voit danser le long des golfes clairs a des reflets d'argent la mer. Хорин цаг чансан ясны шүл. Амттай, шимтэй, янзтай. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмэн. Газар шим. Хорин цаг чансан ясны шүл. Амттай, шимтэй, янзтай. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд.
Ерөнхий ивент тэтгэгч B Family So Tasty. За манай юу маань од гэрэл маань замд Алтай сум дээр нэг айлд үлдсэн. Бас казак айл. Би ийшээгээ бас жоохон нилээ хөдөө тал руугаа бас нэг айлын ахуйтай танилцах санаатай явж байгаа. Манай досчаан. Манай одоо газарчин нутгийн хүү. Бид цуг явж байгаа. Энэ бургон гэдэг сайхан биш юм а. Энэ замд энэ бургон туулах юм байна штэ тий. Харин энэ Бартад замд бол энэ сайхан. Өөр машиныг болвол арай туулах шатур сайдаа. Аха. Юу юм уу? Досчоон ер нь энэ Баяуулгийг төрсөн. Тэгээ Баяуулгийг төрсөн. За. Уугуул. Одоо энэ ямар албаш чинь? Одоо бол хуваараа хаял жуулчийн салбарт орчуулагч гайдс жолоочор ажиллаж байна. Оо за орчуулагч. Тэгээ сүүлийн 11 12 жил болж байна. За. Жуулч нэрээ ийшээ бол нэлээд ирдэг баг тий. Досчаан гэж юу гэсэн үг юм? Досчаан гэвэл дос гэвэл найз гэсэн үг л дээ. Жан бол хүний аим. Одоо досчаан амны найз. Тийм утгатай. Амны найз. Ямар утгатай юм бэ те? За өстой амны найзтайгаа явж байгаа юм байна да. Олон замд. Тэгвэл өстой алцахгүй юм байна. Одоо бид яг ямар газараар явж байна? Ер нь одоо Алтай сумын Шаргов гэдэг газар. Шаргов. Одоо энэ урагшаа хятадын гэл. Эндээс нэг баргсаагаар нэг 40 км-ийн зайтай хятадын хил байгаа. Аха. Тэд нэг хүмүүс байгаад байна уу юу? Тэр голын ирд дөрөө. Нэг нэг хоёр бүргэж ах байна. Бүргчин хүмүүс байна тэнд. Тэм тийш очигдох уу? Тийшээ юу? Тэд нэг хүн харагдах шиг байна. За. Мөн үү? За мөн тэр. Одоо энэ уулын цаас юу хизээгээр юу хайлтыг? Наад чи ер нь 6 сарын сүүлээр. 6 сарын сүүлээр үү те? Аха. Өстө бүргэлдэг юм шүү. Тийм бүргэлдэг байна. Надад өгчөөд. За Баяуулгийн аймгаас 120 км-ийн цаана орших Алтай суманд бид 3 цаг прогонтой яваад яг одоо ирэх ёстой айлынхаа үүдэн дээр ирсэн байж байна. За миний хувьд одоо Монгол хүн байна да. Тэр ч гэсэн эмэгтэй хүн байна. Цагаан сүүгээ одоо нутгийн хайрхандаа өргөе гэж бодоод яг ингээд бэлдээр нь ирсэн байна. Монгол хүн гэлтгүү ер нь тэр тусмаа эмэгтэй хүн бол одоо энэ тэнд очисон хаа газраа ямагт хүндэтгэл үзүүлж байгаль дэлхийд нь баярлсан талархснаа илэрхийлж сүүг бол заавал өрөх ёстой гэж би үздэг. Сүүг яагаад өрөх ёстой вэ гэхээр бидний одоо өвөг дээдэс эмээ өвөө маань одоо хүн болгон өөрсдийг нь одоо харж мандаг, даасан, тэнгэр тийм зүйл байдаг гэж үздэг. Тэдгээр зүйлстэй цагаан сүү өргснөөрөө хинээс хинд ямар зүйлийг гуйж байгаа юм, юунд талархаж байгаа юм тэр яг зам мөрийг өөрийгөө одоо би тэр байна гэдэг дамжуулах цагаан зам нь гэж үздэг. Тийм учраас цагаан сүүг энэ тентгийн байгаль дэлхий одоо савдаглал ус энэ оршин буй энэ сайхан зүйлсэд одоо хүндэтгэл үзүүлж цагаан сүүг одоо өргөх ёстой гэж ерөнхийдөө үздэг байхгүй. Орон баян хангаа минь овоот ихлусан хаадууд минь огторгуйн долоон бурхад минь оройн дээд шүтэнүүд минь малчин таван одод минь магнадэр мандаж байхад санжи баава жинласад самжид намжид ойтов таван хурамстууд минь хам буурал аавнар минь хатан өлгийн ээжүүд минь хангаа дэлхийн савдгуудаа шимтэй малынхаа шимийг шингэн эдээнийхээ дээжийг алаг малынхаа шимийг амтай эдээнийхээ дээжийг 981 сөнгөө та нартаа шингэн цагаан сүгэ барьж байна. Луст савдгууд та нартаа үргэлж гэлаж талархаж явж байна. Бидний нөхдөөд сайныг санаж ирсэн билээ. Бодон зорж энэ сайхан хангаа дэлхийн буйныг хүртгэж ирсэн билээ. Эртнээс нааш монголчууд сүүгээр цацал өргөж байгаль дэлхийгээ харагддаг боломжлолтой. Энэ бол зөвхөн зан үйл биш, сэтгэлийн илэрхийлэл. Хүн байгалийн дунд оршихдоо юу ч хэлэлгүй сэтгэлээр ярьдаг. Тэр ярианы хэл нь сүүн цацал юм.
Түүний өргөсөн сүйтэй хамт сэтгэлийн нар, зорилгын гэрэл төгөх болтугай. Ай. Сайн бацгаана уу? Сайхан авцгааж гин үү? Сайн явж гин. За. Ой! Яа хэ. За микрофон зүгч бай. Ийш нэг юм чих баха. За нэг юм ингэж. За баярлалаа. Ингэсийг тавьчих хөө. За. Ер нь энэ зам хаврдаа ер нь хавж байгаа гайгүй болох шинжтэй байна уу ер нь? Таны алдар юм бэ? Мархааны ардах. Таны алдар? Пер-Авлие. Канзал овогтой. За. Хэд настай бүргэд байна? Энэ чинь одоо 2 нас гарч байгаа. 2 нас гарч байгаа. Бүргэд ер нь хэд насэлдээ? Бүргэд одоо 30 насэлдэг. 30 насэлдэг. Гэхдээ 30 нас хүртэл ер нь ингээд гаршуулаад ингээд хажуудаа байлгадаг юм уу? Тэдгээр байгальд буцааж тавьдаг. За, их бол нэг 10 хөргөөл 15 10 хөргөөл тэгээд байгальд нь тавина. Аха. Зарим бүргэдийг бол одоо ганц 2 жил ч барайл тавьдаг л да. 5 наснаас ихлээд одоо тэгээд одоо үр цуцаг одоо дэгдэхийг нь ерөөхдөө өөрсдөөс нь ингээд дэгдэхийг нь аваад үлддэг юм уу? Яадаг юм? Зэрлэг бүргэдийн дэгдэхин тэрийг авдаг л да. Тийм үү. Тэрийг хаанаас авч авдаг яхаа? Өрөн байдаг л да. Уг нь бол бүргэд одоо өнтгөлдөг одоо тийм газрыг одоо манай дээр ихсэд мэддэг. Аха. Манай сумын хэмжээг ихтэй нэг 5-6 газралд л одоо бүргэд болоо одоо. Аха. Одоо өнтгөлж одоо. За. 2 настай. Одоо тэгээ бүргэдийн ан аав юу хэдийгээр эхэлдэг юм баардах. Бүргэдийн ан бол одоо 9 сарын 1-ээс одоо 3 сарын 1 хүртэл өвлийн үед бол одоо бүргэдийн ан гэдэг л да. Бүргэдээр ан гэдэг. За. Эцэд хамгийн том нь ямар амтан барьдаг? Гол цуу бол одоо үнэгэлдээ. Үнэгээс доошоо одоо. Аха. Үнэгээс доошоо. Одоо чоон мон энэ төр барин гэж яг зэрлэг чоон энэ төрийг бол одоо дийлэхгүй. Арай дийлэхгүй юу? Дийлэхгүй л одоо. Одоо тэгээд ерөн зүгээр яг 2 жил болоод байгальд нь 50, 10 жил болоод 50 гин буцаад энд гаршуулсан бүргэд байгальдаа тэгээд ер нь хэр амьдрах чадвартай байд юм дээ ер нь. Дажгүй юу? Дажгүй л да. Тэрийг бол одоо яг дуулаан яг энэ 5 сарын үед бол одоо тавьдаг байхгүй сайхан таргалуулж агаад. Зурм таруу гарсон. Идэж холн элбэг. Тим ид тавина дуулаан. Тэгээд ч одоо 100 жин байгальдаа байгаад тэгээ байгалийн юм чинь одоо нэг ижил сет нэг бүргэд болж байгаа л тэгээд хамтраа явчихдаг л да. Тэр хамаагүй өвөл одоо тавил одоо ан ховор хүйтэнд бол одоо тэсэхгүй байна тий. Одоо энэ малын авах систем хийлээ шүү дээ тий. Энэ бол одоо шугнаал. Энэ бол одоо сургаж байгаа бүргэд. Тийм. Тий энэ одоо бариад нэг сар болж байгаа. Тэгээ одоо зүгээр гартаа яг ан барихыг одоо сургахгүй л одоо ангийн үе биш одоо. Зүгээр одоо буус тийм дээр одоо гарт мөрдөнд гартаа хүнтэй бүх юмд одоо нэг химлан энтерт одоо хариулаад бүх юм дээр одоо сургаж аваад одоо намартаа бэлтгэн энийг бас намартаа бэлтгэн. Энэ бол одоо өөдөө бүх носа энэ жил болгоно хайх ёстой юм. Чинээр ургаал 100 давал одоо 3 сарын 1-ээс тэгээд 9 сар хүртэл сайхан таргалуулаад хамаагүй мах өгөөд байна. Тэгээд энэ одоо бүх одоо өөдөө хаяал тэгээд чинээр ургана. Улам дөг засах нь байна тий.
нөгөө малчиг одоо өснөөсөө хайдаг. За би ч азтай явна да. Баяуулгын аймгийн Алтай сумын Шаргав гэдэг газар. Одоо ч ерөнхийдөө урагшаага ингээд хятад хил байгаа юу? Одоо нэг 20-25 км газарт бол хил байгаа. Аа. Хятад хил байгаа. За өстө. Азтай явна да хоёр ахтай таарад. Яаж байдгийг байгаль дээр. Байгалаас одоо хоёр янзар барьдаг л да өргөдгийг бол одоо авдаг л да. За. Нэг нь бол одоо тулдах баяхтай өрнөөс авдаг. Нэг нь бол зэрлэг нэг хэднаас чамаагүй зэрлэг өргөдгийг одоо тэр чекмэгэн дээр одоо хавх энэ тавиад өрх тийм ээ. Өрх тавиад хавх тавиад өргөтэй хамт тэгээ барьж авдаг л да. Ааха. Тэгээ хоёр янзар барьж авдаг. Яг хаа морь бол одоо жишээ Монгол хүний нөхөр. Үнэхээр одоо тий шалгалсан нөхөр байна. Казах төмнийг бол бүргэдээ салгаж ойлгож ерөөсөө болохгүй. Юу энэ нөхөрлөгөд ер нь ямар хэр характертай амьд юм бэ энэ? Энэ нөхөрлөгтэй бас тэр чинь одоо асан байгаа л да. Мэдээж байгаа. Тий тань яг одоо яг хүчийг харсаад сайн яг одоо яг сайн харсаад харсвал энэ харьцуул. Тэгээд ч одоо ямар ч чанга харьцахгүй. Аха. Тэгээд хүчийг одоо контролёт яавал тэгээд ч одоо тун сайн найз уу энэ? Тун сайн найз. Бүргэд гэхт одоо казах хүн болгон бүргэд барихгүй шүү дээ. Тийх бах. Тэгээд манай Алтай сум гэхтээ нэг их бол яг удам дамжсан одоо 3-4 үе дамжсан одоо бүргэдчин гэхтээ нэг 5-6 хүн байгаа л да. Та хэдэн үед дамжсан одоо? Би бол одоо 3 үе дамжсан. Бүргэдээ ер нь бид нар чинь хурдан адуугаа ерөөхдөө бол ингээ хөшөөд ирэхин цагт хөрхөдөө тэгээд яадгийн гэж асуухлаар яг үдээ тэгээд харамсаж тэгээд тоогоо тосол димдаал гэж хэлдэг те тоогоо тослно гэж ярьдаг. Бүргэдээр байгальдаа тавихад бас хэдэн жил нөхрөлдсөн байгаль тавихад бас л шаналгаатай үз. Хэцүү байдаг л да. Тэр бүргэд болгон одоо зоригтой дайчин мишинтэй нөгөө хүн болгон адилгүй гэдэг шиг. Ааха. Мөр болгон хурдан биш. Тийм баг. Энэ дотор бас чилэмл сайн одоо зоригтой гэжтэй тийм бүргэд байдаг л да. Уг нь бол голзуу тийм бүргэд зиг одоо ангд тавьдаг л да. Бид нар бол одоо чилж агаад одоо тэ. Тэгээд одоо удаан жил одоо гарт байсан. Тэгээд одоо зоригтой ангдсан сайн бүргэдийг бол одоо тавих нэлээд хэцүүлдэ одоо. Тэр нь бол зөвхөн байгаль тавихад бол үгүй би бол одоо таны өмнөөс бол ер нь төсөөлж чадахгүй байна л да. Гэхдээ л 10 жил нөхрөлчөөд байгаль нь буцаа тавина гэдэг буцаж тэгээд хөрхи эргээд ах юм энэ бүргдөө тавьсны дараа байгаль нь тавьчихаар. Тэгээд хэнчэргэн л да. Эргэн тэгтэш одоо холгоон аваашаад холгоо аваачаа. Бас нь ёс. Эзэмэсний таньдаг тэгээд чинь одоо эргэн л да. Энэ бүргдээ хин гэдгийг. Энийг бай. Аслам. Тэр нь юу гэсэн үг вэ монголоор ахаа? Аслам гэж одоо асал гэдэг чинь одоо нэг төсөөрөөч одоо нэрч бас уг нь янз бүрээр өгдөг л да. Хонгор гэсэн утгатай гэж манай тосчаан хэлж байна. Амны найз маань. Асал гэж. За хоёр ахтай Golden Gobi. Golden Gobi хэр талд явахтай хүлгээд явахгүй. Энэ юуны арьс юм бэ ахаа? Энэ чонны арьс юм дээ л дээ. Таних юу юм? Үнэг гэт. Чон. Энхэн дэ бол одоо их ан мангд одоо энийг бол өмсөхгүй л да манай хар дээл байгаа зүгээр. Тийм юм Конгон тийм өмчдөг одоо уулаа анд бол энийг бол одоо бүргэдийн тэмцээн янз бүрийн одоо юунд бол одоо оролдон тэмцээн одоо айр надамтай бүргэдийн тэнд одоо гоёжийн болгоод өмсдөг л да энэ гоёжийн болгоод. Тэр ид бол яг ийм ангийн хувцас одоо малын арьсаар одоо хувцсгээд одоо дулаан байдаг бол. Өөрчлөсөн л да одоо бол одоо хард голцоо одоо. Тийм байна. Тийм. За баярлалаа хоёр ахтай. Өстө нэрээ ерөөлөөр учрлаа.
Янз юм. Тэсэд яг. За яг дүүр ингээ мордё доо. Та хоёртойгоо оролцсон. Энэ хээр тал чинь та бүхний минь гэр юм биш дээ ерөөсөө. Сайхан биш үү, сайхан байна. За баярлалаа хоёроо. За сайн яваарай. За гэлээ. За гэлээ. Казах түмнийг бүргэдгүйгээр төсөөлнө гэдэг хээр талд наргүй, ууланд сүйдэргүй мэтэл зүйл. Бүргэд бол зөвхөн шуу биш, эр зориг, өв уламжлал, амьдралын утга учирыг илэрхийлдэг амьд шүтэн. За эрхэмэд үзэгчтэй 21,000 reality show маань үргэлжлэж байна. Мэдээж хоолны шоу. Тийм учраас одоо ахтаа суманда нэгэн гайхалтай айл хүрэлцэн ирсэн байна. Энэ бол Амаг үл ихчийн өрх гэр. За ихчэндээ ирээд ийм гоё хувцс өмсчөө байж, ийм гоё хувцс өмсөлсөн танд маш их баярлалаа. За сайн байна уу та? Сайн байна. Та бүхэнд одоо ажлын амжилт хүсье. За баярлалаа. Манай баруун хязгаар тэр тусмаа баяуулгын алтайсмд зөрж ирсэн та бүхэнд бол туслалгүй яах вэ? Ийм хөөрхөн бүсгүй тэгээд унаа алтайсмыг зөрж ирсэн ажлын амжилт хүсье. Казак арт өмнө хамгийн гоё одоо юу гэдэг соёл бол мэдээж хоол хийх. Одоо тэр хоолны амт түрүүн Амаг үл ихчтэй үнэхээр гайхалтай цай бидэрт одоо өгсөн. Одоо тэр цайгаа одоо та бүхэнд чанж одоо үзүүлнэ. Бас маш гоё амттай хоол хийж өгнө. Ингээд бит хоёртай хамт байгаарэ. За та ямар хоол хий гэж бодож байна? За ингээд хоолны бол уламжилт хоол мэдээж. Одоо үед бол орчин үед хийн хүнд хийн ч гэсэн одоо өөрийнхөө уламжилт бүх одоо соёлоо сэргээхийн тулд тэмсэж байгаа. Бүх дэлхий тэгж тэмсэж байгаа. Нүүдэлчдийн соёлыг одоо авч үлдээхийн тулд, нүүдэлчдийн соёлыг хөгжүүлэхийн тулд бид нарын өөр одоо бас нэмэр болох ийм сайхан хувь нэмэр бол хоол хийх, уламжилт гар урлаа авч явах. Тэр тусмаа одоо дэлхийд Монголыг таниулах тал дээр нь ингээд бид нар хичнээн гэрийн ажилтаа эмэгтэйчүүд гэсэн бид нар өөрсдөө энийг бол хичээдэг. Яагаад гэвэл аялал жуулчлалын хувьд бол 20 хэдэн жил ажилласан. Тэр байтугай бид нар гэрийн галтойгон дээр юм сайхан уламжилт Монгол казак хоолуудыг бол эсгэр туурахтны сайхан хоол хүнсээр бол гадаадын жуулчдыг тайлждаг. Бүсгүй хүн гэсэндээ казах үндэсний цай чанд сурахаар шийдэжээ янз нь. Гэхдээ энэ цай гэдэг амар биш шүү. Урт хугацаанд удаан буцалгаж тэсвэр төвчээр их шаардагдана. Гол нь Баян-Улгийн аймгийн Улаан хойно аргалын одоо удам угсаагаар ингээд танигдсан казахын Кирэ омгийн Улаан хойны сүүл байгаа. Яг ингээд өшгөлдөг. Энэ бол том ингээд өшгөлдөг учир нь энэ сүүл гэдэг бас өөрөө онцлогтой, холестерин багтай, дэлхийн хичнээн одоо бид нарыг өөр хоол хүнсээ сурчлсан гэсэн бид нар бол өөрийнхөө нүүдэлчин омгийн хоол хүнсийг бол ингээд сурчлах дуртай. За энэгээр ингээд одоо том өшгөлээд ингээд банкамдаа хийгээд юу яа. Өнөөдөр харин тог тасарсан харамсалтай. Тий бид нар бол ингээд одоо бас газаараа тэгээд хоол хүнсээ хийгээд эхлэе дээ. Төрөл бүдрийн будаа ингээд өр будаа бид нар дан гэж хэлэн тэрнийг бас хийх ёстой. Ингээд одоо энэ шийдэж байгаа гэсэн үг үү тий? Энэ бол айгүй сайн. Дараа нь болохоор зэрэг шүмгийг бол ингээд бид нар бослосны дараа хаяхгүй энэ одоо тэр тусмаа өхөр малын царлагын шүмгэн дээр бол айгүй их том кальцитаа. Энийг бол эрдэс баялагарын баялаг болохоор энийг 4-3 цаг ингээд цүйтэй сай болгоод буцалгаал ингээд бас ингээд сайндаа ингээд шингээдэг. Тийм гоё олон төрлийн ингээд махыг ямар учраас ингээд тавган дээрээ тавьдаг юм. Тэр бол казакийн бас үндэсний уламжилт бисмармак гэдэг хоол байгаа. Тэр бисмармактар чинь одоо тэгээд бүр ингээд шилбэт гэж хэлнэ. Тэгээд оромо гэж хэлнэ. Оромог тэгээд бас нөгөө ингээд гурилыг бас хавтаалж хийдэг. Түүнээс гадна хааз Монгол хүн ирэхээр одоо дал казак хүнийг бол хамгийн хүндэтгэдэг том хүнтэй бол ингээд хоньны толгоо тэгээд сүүж эднийг ингээд тавьдаг. Залуу та нар шиг хадагтай нар ирэхэд одоо тэн дээр бас юу хийдэг. Өвчөө. Тэгээд тэр мөх махбуудыг ингээд сулууд хийдэг. За ингээд эдэн дээр хийж байгаа шар буудаа хийсэн. Дараа нь одоо даник тэгэл
энийг бас ингээд давхар хийдэг. Ингэж жагаад одоо жахан хөөс буудааг бас дугаас цэвэрлсэн уусан тий. Тэр бүгдийг ингээд одоо бас 6-аас 7 төрлийн одоо юм бас ингээд хэмж болно. Айдуулхан гэдэг. Одоо хэдэн настай вэ? 25 настай. Вау, хэдэн хүүхэдтэй вэ? 1. Ямар хөөрхөн бэ? За, чиний хамгийн одоо хийх дуртай хоол ямар хоол вэ? Бешбармар. Тэр нь ямар яадаг хоол вэ? Казах хот. Навризын баярын хамгийн эрхэм зоог бол яхааргүй навриз шүл. Өөрөөр хэлбэл навриз кужэ. Тусгай ёс заншилтай энэ шүлэнд заавал 7 төрлийн орц ордог. Энэ нь байгалаас гаралтай бүхий л зүйлийн тэнцвэр, аз жаргалыг бэлэгддэг гүн утгатай. Орц, ус, шүлний үндэс болох мах, давс, 3 төрлийн сонголттой будаа, хөц, цагаан эсвэл шар будаа, арвай эсвэл овёсны аль нэг. Арц, булцуу цэцгийн үр, амтлагч, перц эсвэл ногоо навчит үнэртэн, мөн сонгон, сармис, нимбэл улам амттай болно. Өглөөх дулаахан уяг эхлүүлэх нэгэн шидэд дундаа бол казах түмний уламжлалт хийцтэй цай буюу хармар шай. Зарим нутагт бордама цай хэмээн нэрлэдэг. Энэхүү цайны орцонд ясны шүл, цайны идэ, гурил, шар будаа эсвэл хөц будаа, сүү, сүүлний тос, шар тос, өрөм зэрэг багтана. Шойгоо хийгээд ялцууд юм байна. Би туслана гэж бодсон чи юу юм? Миний тус баг хэрэгж явах юм байна. Хаач хамтаа мах хийх юм уу? Мах биш нөгөө шөмөг байхгүй юу? Шөмөг хийж байгаа штэ. Дотор нь. Та энийг бол нөгөө айгүй гоё амттай тэгээд шаргал гой болгохын төлөө. За энэ дэр жоохон хүйт өмсгийгээд яач. Цайны эдийг ингээд туслаа бэлддэг юм тий? Энэ дэр бол хогоо шүү бас байна. Алтай дээр ургадаг. Эмийн ургамлаг түүх дуртай хүн би. За тий. Манай казак бүсгүүчүүд айлын эзэгтэй нар маань цайг хүртэл ингээд нэг ширхээр нь сэтгэлээ ширгэж ийм гоё цайг баг ингээд бүтээл шиг ингэж гоё ингээд шалбуулсан гэж чамд юм байна. Энийг бас манайхан ч гэсэн үзээд гонсгораад гоё мэдээд аваарай. Би нэрэд санаргаа танаас нэг масажгаа бид нар онгоцоор нисээд ирсэн чинь дөнгөж төрсөн хүүхэд бас бидэнтэй хамт нисэж ирээд тэгээ орж ирсэн чинь цасууч очсон. Чихэр хүмүүс ингээд шидэд ирсэн. Тэр ямар утгач хэрэгтэй юм бэ? За энэ шартаасаа бас хийчихье. Энэ чинь одоо алтай жинхэнэ байгалаараасаа ингээд сарлагын сүгээс хийсэн шарт ус байгаа шүү. Бас эндээ бас хамт самраад хийчтэй юм аа. Охин чанарч. Би тэрнийг ярив. За ингээд одоо ямар ба баяр ёсл боллоо гэхтээ шашуу гэдэг юм байгаа. Ингээд одоо эдэний дээд тэгээд нөгөө юугаа ингээд дээр үед бол чихэр байхгүй үед бол ааруул, боорцог тэгээд одоо ээзгээ цагаан ингээд одоо бас бяслаг гэд нарыг сацдаг байсан. Одоо үед бол ингээд сайхан юугаа шашуу гэд одоо шихэр авчаад ингээд цацдаг. Шашууг ингээд өргөө цацдаггүй ингээд цацдаг. Хоёр талтай байдаг. Өргөө цацах нь яг өргөө дээшээ яваарай гэсэн. Одоо ингээд цацдаг нь болохоор зэрэг асгараад нөгөө таны баялаг таны ингээд одоо баяр баясгалан ингээд одоо нөгөө яг бороо шиг асгараараа гэдэг ингээд цаашдаг. Тий. Хүчтэй энергитэй. Дөрөн байх байтугай гэд урт удаан наслаараа ингээд цацдаг. Хоёр ингээд урчтаа ингээд цацдаг юм аа. Тэр хүүхдийг хүлээж авч байгаа байдал нь Море гэд ийм гоё ургамлын тосны брэнд байгаа. За энэ манай дотроо маш олон төрлийн байдаг. За энэ росмаритэй, энэ болохоор одоо шарсан мах. Маханд одоо төлхөө одоо шарж хурахтны хэрэглүүд илүү зохимжтой. За энэ чилидээ нь болохоор халуун ногоотой. Яг тийм Азад орны тийм амтууд илүү шингэж ордог. Одоо Хятад, Япон, Солонгос гэдэг ч юм уу те. За энэ нь болохоор сонгонтой нь болохоор ойлгомжтой бүхэл төрлийн хоолногоо согны амд оруулна. Энэ нь болохоор сарвизтай маш их тархлааг сайжруулдаг. Ийм гоё ингээд дөрвөн төрөлт одоо ургамлын тосыг ихчтэй бэлгэлж байна. За баярлалаа. Газар шимийнхаа гоё малины компотыг бэлгэлж байна. Дуртай эцтэй тий. Баярлалаа. Дуртай юу? Тий. Баярлалаа. За тэгвэл гурлаа одоо хоолоо үргэлжлүүлээ. Окей. Ерөнхий ивент тэтгэгч B Family So Tasty. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд.
Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. Ядаргаар тайлах. Янзтай ясны шүл. Йоо, хичээлээ гэсэн чи өсөж их юм. Golden Globe-ийн шинжлэх амсад үүдэлтэй. Нэр юм уу? Бэлт чанар. Воо. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Globe. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа нь Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. Манай эзэгтэй туслахын тослох эзэгтэй тос байна. Монголд үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн омега 3, 6 Е-витаминаар баялаг болохоор хүний нүүр болон нүдний эрүүл мэндийг гоё дэмжиж өгч байдаг. Транс тосгүй, генийн өөрчлөлтгүй ийм гоё бүтээгдэхүүнийг бүх эзэгтэй нартаа санал болгож байгаа шүү. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж Япон эзэгтэй нар хэрэглээд эхэлсэн байгаа шүү. Эзэгтэй таны эрүүл сонголт. Үндэсний брэнд эзэгтэй ургамлын төс. Ясны шүл. Амттай, шимтэй, янзтай. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Ерөнхий ивент тэтгэгч Мора хандалсан тос шин мэдрэмж гайхалтай хослол. Амны андаа. Манчныг барьж үзэх үү? Чадах юм уу? Аа? За яах вэ? Бүгд бахаас нэг Москвичны хажуу сууж, Москвич 21 Ладаны хажуу сууж өссөн юм байна. Аавын хажуу жолооч хүний хүүхд байна да. Хөдлөгч байлгүй гэж бодох юм. Амьдралдаа програм барьж үзег юм байна. Манай нэг хөдлөөд үзье л да. Андаа. Бати. Тоорсоо мэдэж байна. Ой янзы. Эцэгт баялаг болов. Шүүл их удаа явах. Зам ханаа байлаа. Ширээ. Оо зэрэг чадсан байна шүү дээ, тий. Ер нь байгаа. Хоёроор явчих. Хоёроор явчих үү, тий? Ээдээ эр хүнч хээр талд гарахаараа хэмрэн сэргээд ирдэг дээ. Талын уудамд сэтгэл нь амарч дотоод хүч нь батчихна. Ийм үед л жинхэнэ Монгол эр хүн гэдгээ мэдэрч энерги нөхөж авдаг юм шүү. За үзэгчдээ бидний өнөөдрийн хоол бол нааврын зэвшил байгаа. Тэгээ нааврын зэвшил мань өөрөө маш ажиллагаа ихтэй юм байна. Дотор нь 7 төрлийн одоо юу гэдэг бүтээгдэхүүнүүд хийж хойж одоо хуутгаж шаарах маш олон цагаар бас чанах гэж гих мэт одоо гэрээ эзэгтэй маш ур чадвар гаргасан тийм хоол юм байна. Та ахаад гой дэлгэрэнгүй ер нь хоолны яг тэр бүтц дарааллыг бас манай үзэгчдэд хэлээд өгөөч. За нааврс гэдэг чинь өөрөө ингээд одоо бас оргон утга учиртай дэлхийн одоо улс орнуудын тэмдэглэдэг нарны баяр байгаа. Энэ баяр дээр манай нүүдэлчдийн Казак ард түмэн бас ийм сайхан баярыг тэмдэглэн өнгөрүүл.
Одоо тэгээ 3 сарын 22-нд манай ах бол ингээд бас наурыз хөшөөгөө хийсэн. Өнөөдөр бас тэрний харуулах гад ингээд тэр шөлөө бэлтгэсэн байгаа. Тэгэхээр их чи тэрсэн одоо хамгийн хүндтэй баяр дээрээ одоо зочдод айлдаг ч юм уу хамгийн эрхэм хүмүүстээ өгдөг хоолыг бид нар зориулж хийж гинэ гэсэн үг үү? Тийм ээ тий. Энэ дэр бол ингээд 7 төрлийн эдээ будаа ингээд хоолны төрөл орох ёстой. Юу ордог их чи? Ус, мах, давс, шарбуудаа, хөөс будаа байж болно тий. Тэгээд яг ногооны төрлүүд орж болно, горил орж болно. Тэгээд арц бас заавалч орж болно. Энд дээр давхардаа ярьж байгаа шүү. Хөөс будаа, шар будаа гэдэг энэ хоёрыг нэг хийгээд ингээд бас ингээд тэр махан дотор залуу хоньны одоо тэгээд хуйхалсан махаар хийж болно. Шин шир болгож. Тэгээд яг боорцоо тэгээд энэ каз боорцлсон ингээд давслсан ийм махнуудыг бас ингээд хийж болно. Энэ ч манай Алтай сумын сарлагын мах байгаа. Хамгийн өндөр уулын бүс дээр ингээд амьдэрдэг. Өвсний хамгийн шин тэжээлийг иддэг. Манай Баян Үзгийн аймгийн Алтай сумын мах бол бусдаас тасархаа шүү. Дараа нь ингээд бас онгороод хэлчихье. Адууны мах ихтэй. Адууны мах болгоно ингээд адилхан байдаггүй. Алтай адууны махыг шанахад ингээд гэр дүрэн тэр байтугай гадаа үнэртдэг шүү. Шал өөр юм тий. Чи бас ингээд өнөөдөр энэ реалити шоуд оролцож байхдаа ингээд эдээ будаа ийм сайхан одоо хоолны дотор яаж байж вэ гэж бодож байна. Гэхдээ эмэгтэй хүний төвшөрийг бол харуулж байна да. Бүсгүй хүний тийм төвшөрийг харуулж байна. Баярлалаа. Өнөөдөр жоохон огшилт ихтэй бас байна. Харин тий. Тэгээд одоо гой үнэрлээл ингээл төвчж байна гэдэг чинь бас их хөөрхөн шалгуур юм биш үү? Гэхдээ энэ хоолыг бүр болон болсон энд байгаад байвал ингээ яагаад ч юм ингээ цаанаасаа хэцүү байгаад энэ гой үнэрт. Тийм болохоор энэ хугацааг би төр орхиод гараад одоо би ч өнөөдөр олон даалгавартай. Хэрэв би энэс ингээ ямар нэгэн байдлаар энэ хүмүүсийн нүдийг хариулж агаад ингээ жоохон амсчих юм бол 6,000 төгрөгөөр торгуулах байхгүй юу? Тийм болохоор би нөгөө торгуулахгүй тулд төр гараад агаар амьсгалангаа бас гоё өөр хүмүүстэй танилцаад тэгээ ороод ирээ. Тэгэхэд яг хоол манаас бэлэн болчих واخ тий. За баярлалаа. Тэгээ одоо манай Алтай сум онцлогтой. Уранкай казак ард түмэн ингээд хоёулаа ингээд эвтэй найртай сайхан амьдардаг ахсан юм шүү. Одоо манай уламжилт уулын монголчуудын амьдралыг үзээд сайхан дээл гуцтан танилцаад ирээ даа тийм үү. Тэр их чинь нөгөө түрүүн ингээд нэг гоё уралдаг хүмүүсийн тухай хоёулаа ярьсан шүү дээ. Урайхаа хүмүүсүүд үү? Хоёулаа байгаа. Тэр нь үйлчлдэг. Тэрээ тэгээд сайхан ширдэгийг хийн, казаагч хийж гэн, уранхай эмэгтэйчүүд бас хийж гэн. Гэтэ бид нар хамгийн алслагдсан газар бас харамсалтай шүү дээ. Аймгийн төвөөс одоо тэгээд 110 км тэгээ бартаа замтаа, горилаач гэсэн та тэгээд нүүрсээ ч гэсэн бид нар үнтэй ингээд одоо бусад Монголын одоо бусад хүмүүсээс хамгийн үнэтэй гэргэлдэг алслагдсан газар ийм байгаа. Гэхдээ энэ дээр хөлийн бомбчж байхгүй юм надад харамсалтай. Гэхдээ амьдрал сайхан шүү. Дараа нэг яг онцлж эмэгтэй хүний хувьд яриад ярихад би энэ газар нутгийг хайртай. Газар нутгаа ухуулаагүй. Алтч байна, мөнгөч байна. Хамгаалаад ийм сайхнараа үлдээхийн тулд бид нар гар урлал, аялал жуулчлал гартаа юу байна? Гараараа хийж чадах юу байна байгальтаа сөрөг нөлөөгөө. Энд бүгдийг хийгээд хичээгээд амьдралаа сайжруулад явж байгаа шүү. Йоо, ихч минь үнэхээр бахарч. За дүү нь одоо явчаад хүрээд ирье. За баярлалаа. За. Казак түмний хоолны соёл нь уламжлалт, энгийн атлаа, ёс заншилт, гүн шингэсэн онцлогтой. Тэд Навризын баяраар заавал шөл хийж, шинэхэн амьдралын эхлэл, шинэ жилийг бэлэгддэг. Хүндэт зочинд өвчөө чанах нь хамгийн хүндтэй бэлэг гэж үздэг. Хоол хүнс нь голцоо, мах, сүү, гурилаар баялаг. Энэ удаад оролцогч од гэрэл Навриз шүлхий хийх сурах юм. За зөвхөн ээж юм. Яавд явчихлаа. Явж лээ нөө. Тий, арай дуусаагүй юм байна. Дуусаагүй нэ. Миний зураг дуусчлаа. Тэгэд хүнсээ цуглуулах уу? Та амир өлсөд байна уу? Гөөсөж штэ. Одоо юм идэхгүй бол. Танаа баг ямар стресстэй орж ирд юм бэ? Айгуугаа бид нар эмэгтэйчүүдийн тухай уурал хайртай гоё юм ярьжсэн чиг. Уурлах юм аа нэ. Хомоо бацгаа байл. Инг тэгвэл надад 1000 өг. 1000 өг би хүнсээ цуглуулж. Юу авах гэж тэгээд та? Юу авах юм? Юу авах юм? За бид хоёр ч юу авах вэ? Газар шин байгаа. Салаад байгаа. Ботлоогийн гом байгаа. Ургамлын тос байна. Ургамлын тос байгаа. Будаа байна. Янцтай ясны шүл байна. Байна. Ингээ 5 юм байна шүү дээ. Ногоо авах уу? За ногоо авчих. Ямар ногоо авах юм? Төмс лув муу. Тэгэл ингийн юм бол авна үсттэй тий. Төмс луван. Тий. Сонгон сарамс авах уу? Сонгон сарамс авчих. Хүүрэх гэдэг 2000 төгрөх юм уу? Хүүрэхгүй яа тий.
Одоо 1000 өгсөн. Өчтөр 200 төгрөг өрсөн шүү яг үнэ хэлэхэд. За. За тэгээд ингээд гэлтэн дөрөв байхдаа гайхалтай 1000 төгрөг одоо өхөөс тэггүй бол одоо миний яг хэсэг дуусах бид нар ч бас та юм аваад үйж ял да тэхүү. За юм аваарэ. Тэгээ ялцах нөгөө даахгүй нөхө булуу уран гэж ханд болнод айдан гэж гэлтэн дөрөв байх чинь тийм юм гарсан. Гэхдээ хавтаа одоо энэ халын зам долоол явж байгаа. Та ийм гой хувц сонор юу хийгээгүй өмсөөгүй юу? Ямар ингээл хурд ирсэн. Гэхдээ би бүр шарын говьд тасархан хүмүүстэй таарлаа. За юу зүгээр чи хөрхив. За яв. Би ногоо авлаа. Ногоо хүмүүс ловон. Сонгос сарын. Тэгээ өөрийнх нь нүдэрээ харалтаа тэгээ гайгүй юм юу вэ? За. Ямар хэцүү юу. Орхоо юмаа хий одоо. Яг яагаад байгаа гэдэг яг нана. Юу? Би одоо ийм гой хувц өмссөн. Би нэр маш гой хувц өмсч яа гэм сони яриулаад байна. За та нар тэр хүнсэндээ яваа. Би орж нөгөө хоол хийгээд байна. За. Сайн байна уу? Ногоо авах гэсэн. Төмс байгаа юу? Том аян тийшээ. Уутай өгч чичгчээ. Төмс хэлний идэв. Төмс үү? Том уу жижиг үү? Жижигний. Нэг бид нар чинь манай зургийн багш нийтдээ өдөрлөг тестийн зургуул байгаа тий 3. Хөш 3 болох хаа. Мөд чи тэр мөнгө хамаагүй өрлөөгээд бас 1000 төгрөг хүний 1000 төгрөгтэй яваад байгаа шүү. Лон байна уу? Хоёр ловон. Ийш нь хийчих юм уу? За ингээд нэг сонгоно. За ингээд болох юм. Би чи маш бага мөнгөөр маш бага хүнс авах хэрэгтэй хүн байгаад байгаа байхгүй юу? Хөөхий 2000 төгрөгийн багтаа гэсэн намайг. Сайныг шин 795 төгрөг. За. Иймх нь. За. 420 төгрөг. За сонгоно нэмий. $270 төгрөг. Иймх нь 270 төгрөг. Инс 185 төгрөг. 1485 төгрөг. Тийм үү. За өөр юу авах вэ тэгэхээр 500 төгрөнд юу авах юм? Нэг төмс нэмчүүл 500 төгрөг болно да тий. Яг л болно да тий. Тахуулчих 500. Яг болоо юм чинь. Нэрэ Гэтэрсгүй. 525 төгрөг бай. 525. Яг яах вэ? 525. 525. 2000 гарам гэж шүү. 2000 гарам. Болох юм уу? Арай жижиг их ухаас. За яг энэ болно хаа. Яг энэ бол. Энэ яг бол. Энэ буцаагаад хэлчих. 10 төгрөг итэрчдэг шүү. Хаах 10 төгрөг ч чухал шүү. 517. 2хан төгрөг. За 2хан төгрөг одоо ингээ өгчих واخа. За тэг. Ой. Уучлаарай. За баярлаа. За. Дэжгөө хоол болчих штэ. Дэжгөө хоол болно тийм ээ? За энэ бэлийг үлдээч. Сая зөвхөн хүнсний худалдан авалтын тухай яриа биш, эмэгтэй хүний хүндэтгэх илэрхийлэмж харагдлаа. Түүний энэ хандлага бусдад ч үлгэр дуурайл болох үзье. Хоол маань ч бэлэн боллоо. Цай маань ч бэлэн боллоо. Хөөрхөн хугацааг хамтдаа өнгөрүүллээ. Тэгээ маш олон зүйлийг ойлгож мэдэж бас хажуугаар нь төвчээрийн хязгаарыг үнэхээр хийж байна. За тэгээд
Казак ард түмний хамгийн гайхалтай санагдсан зүйл гэвэл ирсэн зочноо үнэхээр гайхамшигтайгаар өгчдээ мэнэ та нар одоо энэ ширээ бодог хардаа зөвхөн надад зориулсан. Тэгээ ширээн дээр ийм гой ингээд амт тунгуудыг өрөө тавьсан. Харамсалтайгаар би алин ч амсч чадахгүй ингээд гарах чинь тэгээд сэтгэл санаа бүр аягүй сонирн байгаад байна. Тэгээ яг хийсэн хамгийн гол зүйл маань нааврын шүл маань бэлэн болоо гарчлаа. Тэгээ үнэрний хувьд бол бүр үнэхээр бүр гоё байна. За далтан шаргал өнгөтэй чөмгөний одоо чөмгөөр дүүрэн цай маань бас бэлэн болцсон байж гин. Тэгээд ингээд үнэрлэн гэдэг чи одоо надад үж юм чи. Эрхэм хүндэд үзэгчтэй. Гайхалтай сайхан шүл маань бэлэн боллоо. Тэгээд ихч төрөнөөс хойш яг хоо ингээд надад юм итгүүл гэдэг байгаа. Би гол нь идүүл нүү 6,000-аар торгуул. Оо тийм үү за. Орж ирсэн хүн болгонд бид нарыг одоо ингээд идэ буудагаар дайлах өвөг дэцээс минь уламжлах зүйлсэн уламжил байгаа. Гэхдээ манай хөөхөн охин маань реалити шоугийн ингээд оролцогч байна. Твшэртэй байна. Үнэрлээ. Тэгээд үнэхээр гоё одоо би бас хажууданд байж байгаа одоо бас идэж болох юм нэрлэж байгаа. Үннээс хэлээд ам. Идлээ штэ тэгвэл. Би танаа харж байна энэ чихэр жимс ингээл энэ болгонд би сайн маш олон цаг байсныг. Мэдгүй та идэж байгаа бол би идлээ. Юу таны орондоос биднэ. Идэх үү? 6,000 ядгаал байна. За би тэгвэл идэхгүй. Яагаад тэгэхээр би зоригтой энэ нэвтрүүлэгт ингээд орсон байгаа. Тэгээ эдгээр худлаа ингэж жагаад торох гээд байгаа байхгүй. Би гэхдээ үзэж байгаа хүмүүстэй нэг юм тангархалчээ. Яагаад тэгэхээр хүний сайхан сэтгэл гэдэг бол энэ хорвоогийн хамгийн агуу зүйл байдаг. Хүнийг таних тулд заавал олон жил байх шаардлагагүй. Хүний хэлж байгаа 3 үйлдэл нэг алхам нь нэг хүнтэй харьцаж байгаа нь хүртэл тэр хүний хинбэ гэдгийг тодорхойлдог. Тэгэхээр би өөрөө ээж маань бас бурхан болцсон. Тийм гоё ихчтэй танилцсан да маш баяртай байна. Тэгээ ихч дээрээ би нэг сайхан нартай өдөр үр хүүхдээ дагуулад таньжлаа дагуулад чихэр боо бүх юм сайхан одоо торог дурдангаа бариад ихч дээрээ зорж заавал ирээд энэ хоолыг бүгднгийн иднэ гэж амлаа. Тэгээд энэ сайхан шүлөө таньдаа буцааж өгье. Баярлалаа. Ингээд одоо амжилт хүсье. Ийм твшэртэй байна. Баярлалаа. Амттай хоолыг хамтран чанж бэлдсэн ч идэж чадахгүй байгаа учраас баг зэрэг ууралсан болол та. Гэхдээ нэвтрүүлгийн дүрм бол дүрмэл гэсэн үг. Хэцүү нөхцөл байдалд ч наамгүн зоригтойгоор тууштай зогсож бүх саад бэрхшээлийг даван туулах хүч эмэгтэй хүндэл байдгаа гэдэг энд харагдана. Ерөнхий эрийн тэтгэгч эзэгтэй таны эрүүл сонголт. Ядаргаа тайлах. Янзтай ясны шүл. So tasty. So tasty. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил хахад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Йоо, хичээлээ гэсэн чи өсөөлөх юм. Golden Gobi-гийн шинэ шоколад. Амсаад үтэлтэй. Нэр юм уу? Бэлг чанар. Воо. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд.
Нэвтрүүлгийн ивент итгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч газрын шимээр амьдралд амт нэмнэ. Тий, одоо нөгөө хамтарч ажилладаг байгууллагуудын бүтээгдэхүүнүүдээ хоол хийн. Гэхдээ бас битээр чинь ер нь бол нэг тийм урд урдны дугааруудыг сайн мэдэхгүй мó. Гэхдээ битээр чинь дипломат маягаар ивтэй байгаа гэх юм уу да. Дипломат маягаар ивтэй байгаа. Тэгээд ивтэй болохоор мянгаар гуйлаад тэгээ бас зургийн багт маань ерөөхдөө битээртийн нийлээд ерөөхдөө ингээд нийтдээ манай зургийн баг зургуулаа байгаа. Тэгээ бөөндөө бас хөдөө хээр явж байгаа болохоор зургуулаа сайхан хоол идчихийгээд Хөрхи та нарыг өсөж байгаа юм болов уу гэж одоо бит хоёр өрөвдөөд тэг хөрхидөө энэ хитдээ эхлээд өөрсдөө өргөх төстэй байгаа шүү дээ. Адилхан үсээ. Энд чинь бол хоёулыг нь харуулж хоол идээд байгаа хүмүүс шүү дээ. Яахан эсрэгээр нь хэлээч наад мөн шүү дээ. Харин тий жоох юм ин болохгүй л тий. Үгүй яах вэ хөрхи минь тэгэл чадлаараа авсан биз дээ. Угаасаа ер нь энд юм үнэтэй байгаа. 2010 төгрөг тий. 2010 төгрөгөөр нэг 4 төмс. 4 төмс 2 лав авсан байна. Нэг сонгоно. Нэг сонгоо авсан уу? Минь байхгүй шүү дээ хаана. Бэн sorry. За баярлалаа хаа. За баярлалаа хаа. Алин гомтой шүл хийх юм уу? Будаатай шүл хийх. Харин та алин юм. Алин чам өгч хий. Таална. Алин дээрөө. Ясны шүлөө хийгээд ясны шүлтөнд юу зогцох юм бол энэ мисото ч юм байна. За тэр түрүү нөгөө нэг гомт нарийн идэх тэр бодоо аваад тээ. Энэ шинээр гарсан юм байна. Хойлоо та нат бодоогоо идэж үзсэн үү? Уурга, төмөр, витамин зэрэг хүний бие зайлшгүй хэрэгтэй амин дэмүүдээр баялаг. Бүхэл бүрийн будаа юм. Бүхэл бүрийн будаа юм байна. Энэ арай удаан болохгүй юу? Гайгүй юу? Хүч удаа биш болохоор гайгүй бах. Энэ бол бүхэл бүр чи хурдан болтой. Тийм үү? Тийм шүү дээ. Гайгүй шүү дээ. Гоймоо харин жоохон урдах юм шүү. За тэгвэл энэгээр л хийч. За бодоод шилжчихдэг үү? Харин тийм. За хийх. Ясны шүлтөө юм чи наач яг нөгөө гоё. Юу байна уу? Би нэг угаах уу? За яах вэ? Би өөрөө угаая. Би юу хийх? За хэрчгүй. За харин тэгээ танаа ер нь гэр бүлийн хөдөлмөрийн хуваар ямар байдгийг? Тэгэл хин илүү боломжтой байгаад байна те цаг хугацааны хувьд. Тэр нь л илүү хөдлөндөө. Бит хоёрын давуу тал нь нөгөө бит хоёрын ивент хийж байгаа байгууллагууд маань үнэхээр чанартай амин дэмтэй бас юутай юм аа. Янзтай сайхан шүлөөрөө. Тэгээ ер нь хээрийн юм чи хээвүү штэ. Ер нь хээр явал аль болох шороо газар янз бүрийн юмтай ойрхон байвал их үлзэтэй байдэн штэ хүмүүсээ. Тэгэхээр ах минь алцахгүй заа хоёлоо. Алцахгүй андаа юу. Алцахгүй арайч андаач юу. Ер нь одоо ингээд за жүжигчин мэргэжлийг сонгосон байна. Яг хүн болгоны ерөөхдөө хүрх цэг одоо чинь тэр уулын оргил дээр очие гэвэл хүн ерөөхдөө махигаал ерөөхдөө гарах нь гарах л баг. Чинь одгэр жүжигчний мэргэжлийг эзэмсэн хүний хувьд яг би жүжигчин мэргэжлийг эзэмшнийхээ хувьд би нэг тэнд очимоор байна гэдэг ер нь хязгаар нь юу вэ? Мэдээж хязгааргүй л баг. Гэхдээ ер нь зүгээр би нэг тэнд очих юм бол би нэг жүжигчний ажлыг хийчлээ дээ. Жүжигчин болсны хавьяа юм да. Гэх нь юу вэ ер нь? Яг ямарваа нэгэн зүйл туйл гэж байхгүй. Өхөө хөхтлээ сураад ингэ явна. Миний хувьд бол миний амьдралын гол утга учир бол гэр бүл. Гэр бүлээ аз жаргалтайгаар одоо юу гэдэг өөр хөлтө өсвөн хүмүүжүүлэхэд одоо би амьдрах шаардлага үүсэж ирсэн надаас. Би ямар нэгэн ажил мэргэжил хөдөлмөр хийж мөнгө олно. Тэрүүгээр миний өөр хөлтөр бүл минь тижээхэн. Тэр ажлыг би ялтай юм шиг хийж хийхгүйгээр аз жаргалтайгаар гой ингээд янз бүрийн мотивац ингээд аваад хийх хамгийн зөв ажлыг би олж чадсандаа бол бахархдаг. Миний оргил бол юу вэ гэхээр жүжигчин гэдэг нэршилд би өөрөө дургу. Яг л жүжигчин гэдэг нэршлиг манай арт түмэн маань ерөнхийдөө одоо сүүлийн үед ямар нэгэн нийгмийн болж болохгүй зүйл ингээд болонгот чинь ингээд жүжигчин шиг жүжигчин болчихжээ гэл тэгээд тах юм. Би тэ нэг юм гайхдаг байхгүй юу? За жүжигчин хүн бол үнэхээр амьдрал дээр бол хизээч жүжиглж чаддгүй. Хэрвээ амьдрал дээр лаг жүжиглээд эхлэх юм бол тайзан дээр чаддгүй байхгүй юу? Бүр нэг харагдсан юм шиг байгалийн хууль. Тэгэхээр бол арт түмэн бол жүжигчин гэдэг чинь тусдаа мэрэгжин шүү дээ. Одоо ерөнхийдөө дүр бүтээх яг чиний аав, ээж, ах トゥ яг тэр нэг хүн чинийг амьдрал дээр төрөөд янз бүрийн асуудал эрсдэл 9 бусын юм тохиолдолд өөрийнх нь замралаар өгч байгаа мэт тэр дүрийг
чин сэтгэлээсээ тухайн мөчөд тэр дүрийн одоо дүрд амьдарч та нарын хин нэгнийг та нарт өөрсөнд нь харуулж байгаа тийм буянтай ажил байхгүй юу? За хэр хэмжээтэй бодоо их алуунаас шүү гэж. Би хоёр усаараа жоох яваач тий. Тий. Одоо хахад энэ дэр хийх. За тэгээ би family-гийн будаа олон төрлөх байгаа. Зүгээр энэ өснөө. За би одоо галтгүй. Лагсаас за бодно уу. Энэ яг за хий. Болсон уу? Бодно. Сайчгүй. Хийж. За. Ерөнхий ивент итгэгч B family-гийн будааны тусламжтайгаар хоол хийх ажил илүү амар хялбар амттай боллоо. Нэвтрүүлгийн ивент итгэгч газар шим, Golden Gobi-гийн бүтээгдэхүүнүүд оролцогчдод маань маш их тус хүргэж, сорилтын өдрүүдийг амжилттай даван туулахад дэм болсон гэдгийг онцолмоор байна. За яаж юм? За одоо яг болж байгаа юм шиг байна да. За танд дээж ин хийнэ. За гэлээ. Төлөө авах эрэгтэй хүндээ дээж ин. Үүнийг чинь бидний хамгийн чухал зүйл яана амтны ямар хоосон болоо. За. Та амстаа. Оо. Айгуу. Болж байна? За ашгүй. Манай тарайн түрөө ахт минь таалагдчихвал болоо да. Тарайн түрүү дөө. Тий. Энэ үнэхээр гоё болж. Гайгүй юу? Шүлний үнэхээр саак юм байна. Давсан жоо яччих. Яд. Ихтсэн мэн. Жаан чангадсан байна. Яг уу одоо усаж байгаа усаж. Яг мэ гүтгөө тийм аюултай биш шүү дээ. Гайгүй юу? Янзээ. За хойл энэ 2000 өнөдөр үл ямар ч юм үр бүтээлэн өрөөлөө. Одоо энийгээ тэгээд баг хамт олондоо сайхан. Тий. Чи өөрөө идэлтэй. Чиний яагаар вэ? Хойл адилхан өсөж байгаа шүү дээ. Тийм уусаа идэнэ. Тий. Гэтэ эхлээд хүмүүстэй жоохон өгчөөд би турах гадаа гэдэг шиг л байна. Зүгээр. Ер нь хүн бол таал үйлсгэлэн байхад бол гайгүй байдаг ш тэр тусмаа эмхтэй хүн. Гэхдээ ядрын шүү хаврын цагт юм идэж явах хэрэгтэй. За гайгүй дээ. Бодоо бол янз. Стойлж. Одоо лаглаах юм шүү. Энэхүү 21,000 реалити шоу нэвтрүүлгийн 2 дахь дугаар үзэсгэлэнт Баян Улгийн аймагт хээр талын халуун уур амьсгал сэтгэл шингэсэн зоогтой хамт өндөрлөж байна. Маргааш тэднийг дахиад нэг шинэ өглөө хүлээж буй. 21,000 реалити шоуны дараагийн зочлох газрыг таач бас санал болгож шийдэх боломжтой. Та аль аймгийн хүн манай сорилтыг илүү сайн даван туулж чадна гэж бодож байна. Сэтгэгдэл хэсэгт өөрийн санал болгож буй аймаг мөн шалтгаанаа бичээрэй. Бид дараагийн очих аймгаа та бүхэнтэй хамт сонгоно. Чөмөгтэй гамбар. Лиг аваад хөлдөөгөө тэгээд хөөх идээд авах уу. Юмныхаа хоолтойгоо жирийг надад ер нь хэрэгтэй авах гэж бодож байна. Ах маань боён шиг ингээ олон төмөндөө ингээ сайхан төгөх болтугай гэдэг дүүн энэ жоохон будаага танд бэлэг болгож өгч байгаа. Төмөс ловон сонгон зүрх янзтай ясна шүү. Эзэгтэй ишийн тосоор хуурсан.